Кунфу жинхэнэ тулаанд үр дүнтэй юу? Бидний үзэж өссөн тулаанд кинонуудын мастер жинхнээс амьдрал дээр байх боломжтой юу? Эсвэл энэ бүхэн зүгээр үлгэр домог үннээс хол зөрүүдэг кино зохиолоо. Бид яагаад энэхүү төрөл стилээр хичээлдэг хэн нэг UFC-гийн аварга болохыг харж, эсвэл дэлхийн том холбоонд тулалддаг элит тамирчид энэхүү стилийг ашигладаггүй вэ? Энэхүү хариултыг олохын тулд бид энэ бүхний үүсэл гарлаас харах хэрэгтэй болдог. Уран гой цохилт эсвэл өшгөлт болон хор хөнөөлтөд бас үр дүнтэй гэсэн үг биш ээ. Тулааны төрөл зүйл, стил, хэв маягуу түүхэн цагаас ахуулаад нэг нэгнээсээ хөгжин гарч ирж ховсон өөрчлөгдсөөр ирсэн. Эртний энэтхэгийн ламаас ахуулаад кунфу, кунфугээс ахуулаад окинавагийн карате, каратегээс ахуулаад кёкшун карате, кёкшунаас салбарлаад Японы кикбокс болон голланд стилийн кикбокс гэд стил хэв маягууд нэг нэгнээсээ улбаалан гарч хөгжиж ирсээр байсан билээ. Сүүлийн 100 жилийн хугацаанд маш олон тулааны төрөл зүйлээр тэмцээн урлагууд зохиогдож байгаа. Элит төвшний холимог тулаанчид босоо тулаанд бокс, мутай, кикбокс, карате эсвэл тайквондо гэсэн төрлүүдийг ашигладаг. Гэвч хятадын кунфугээс урган гарсан нэг л төрөл стил нь дэлхийн босоо тулааны элит төвшөнд хэрэглэгддэг юм. Үүнийг Ошо Санда гэдэг юм. Ошо Санда бол хятадын хамгийн алдартай бас хүүхэд залуучуудын хамгийн түгээмэл хичээлдэг спорт юм. 1920 онд Кёнгмингтан хэмээх хятадын үндэсний намын бодлогын хүрээнд зохиогдсон. Хятадын коммунист нам төрийн эрх мэдлийг гартаа авсны дараа үндэсний тулааны спортыг хөгжүүлэх үүрэг даалгавар өгсөн гэдэг. Хятадын тулааны урлаг дотроос бодит амьдрал дээр арай дөхөх ганц тулааны спорт юм. Кунфу болон эртний тулааны урлаг нь кино урлаг болон жуулчдад үзүүлэн тоглолт хийхэд гайхалтай харагддагч жинхэнэ тулаанд тэмч үр дүнтэй байхгүй тохиолдол их хүлээ. Санда яагаад үр дүнтэй вэ гэдгийг ойлгохын тулд холимог тулааныг бүрдүүлдэг дөрвөн үндсэн тулгуур баган тулааны спортыг авч үзэх хэрэгтэй. Үүнд мутай бокс болон кикбокс нь нэг баг нь, тэгэд бокс, Бразилийн жижитсу, мөн барилдаан гэсэн төрөл зүйл багтдаг. Эдгээр 5 төрөл зүйлд нийтлэг зүйл яг юу вэ? Эдгээр тулааны төрлүүд нь үргэлж спарринг буюу бой хийдэг юм. Брюслигийн хэлснээр хэрэгтэй гэсэн зүйлийг нь авч хэрэггүй гэсэн зүйлийг нь хаях хэрэгтэй юм. Кунфу болон вингчунээр хичээлдэг байсан ч Брюслигийн философи орчин үеийн холимог тулааны чих хандлагыг бүтээхэд нөлөө үзүүлсэн юм. Бидний үзэж өссөн тулаанд кинонуудын нэрт жүжигчид болох Брюс Ли, Джет Ли, Джеки Чан, Донни Йен хэмээх жүжигчид кунфуг дэлхийд алдартай болгосон юм. Асуудал гэвэл уламжлалт кунфу спарринг хийдэггүй болохоор тэдний техник, тулааны хэв маяг нь үр дүнтэй эсэх нь тодорхойгүй. Тэд жинхэнэ тулааны шалгуурыг давсан дайчдыг гаргаж ирч чадахгүй байгаа юм. Харин Сандаг орчин үеийн цэрэг эрсийг бэлтгэхийн тулд хөгжүүлсэн тулааны спорт. 1920-ад онд боловсруулж эхэлсэн цагаас ахуулаад жинхэнэ тулааны тэмцээнүүд зохиодог байжээ. Энэ нь орчин үеийн спорт гэхээсээ илүү бараг гудамжны зодон шиг юм болдог байсан гэж байгаа. Тэд бокс, мутай, жуда бүх гээд авч болох бүхнийг туршиж үзсэн. Цагийн аясаар Санда өөрсдийн гэсэн техникүүдийг боловсруулсан. Тэд хамгийн хэрэгтэй гэсэн техникүүдийг авч үлдээд боловсруулсан юм. Энэ бол кунфугийн нөлөөнд ор хөгжиж ирсэн цорын ганц үр дүнтэй хятадын тулааны спорт юм. Босоо тулаанд мутай боксыг хүмүүс илүүд үздэгч Ошо Сандагийн тамирчид нь мутай боксын тамирчидтай ан ман үзэлцдэг. Сандагийн зарим шилдэг тамирчид нь мутай боксын шилдэгүүдийг ялж байсан туршлагатай. Кунгли хэмээх Вьетнам гаралтай Америк тулаанч гэхтэл UFC, Strike Force гэх мэт дэлхийн томоохон холимог тулааны холбоодуудад амжилттай тулалдаж Strike Force-ын дунд жингийн аварга болон олон улсын кикбоксing аварга болж байсан түүхтэй. Йелон хэмээх тамирч нь хүртэл маш олон мутай боксing тамирчидтай үзэлцэж байсан. Өөрийгөө Shaolin-ийн сүмийн лам гэж хэлдэгч яг үнэндээ Сандагийн тамирч юм. Хятадууд кикбоксing тавцанд маркетинг хийхийн тулд Shaolin-ийн сүмийн лам хэмээн олон түүнийг таниулсан юм. Тэгэхээр уламжлалт кунфу жинхэнэ тулаанд үр дүнтэй юм. Мэдээж хэцүү бас үгүй ч байх магадaltaй. Харин Ошо Санда төрөл нь цогцоороо бие хамгаалах болон спортын тулааны төрөл зүйлд үр дүнтэй юм.